За сайн байцгаана уу. Тэгэхээр хятад ирсэн байна. Замдаа болвол ах эгч нартай алалцаал, бужигнаал бөө юм болвол мангар олуулаа хурч ирлээ. Үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд аа ер нь бол удахгүй шинэ жил болох гэж байгаа болохоор хүмүүс хайртай дотны хүмүүстэй бэлэг авах гал тэгээд бас бараа таавараа авах гэж байгаа тийм 8-аачин хүмүүс бас зөндөө их байна. Би өнөөдөр гадуураас гарсан. Тэгэхээр төрөл бүрийн бараа байна. Ингээд авчихсан гэр бүлийнхандаа ингээд хамаатныхаа хүүхдүүдэд өгчихсан гэсэн бараанууд бол зөндөө ихээрээ байна. Тэгэхээр би бас та бүхнийг ингээд энэ авах гэж байгаа юмнуудаа бас цензур тавиасаа гэд тийм уриалга гаргамаар байна. Ягаад тэгэхээр зөндөө их мэдээнүүд явж исэн та бүхэн санаж байгаа бол нэг хэдэн жилийн өмнө ингээд Монгол улсаас ингээд чанарын шаардлага хангаагүй ингээд зөндөө олон бараг ингээд хятадаас битгий оруулж ирээч гэж шаардлага тавьсан чинь хятад улсаас болохоор ингээд энэ бараануудыг болохоор зөвхөн Монгол хүмүүс аваад байгаа. Дөнгөт одоо та бүхэн ингээд одоо Монголд ингээ юу хагаад одоо энэ бараануудыг битгий аваарэ гэд уриалга гаргаа авахаа болчихвол юм бол энэ үйлдвэрүүд угаасаа дампуурчих юм аа. Угаасаа хятад эднэрийг авдаггүй ингээд нэг тиймэрхүү яриа ингээд гарч ирсэн. Та бүхэн санаж байгаа бол тэгээд бас саяхан ингээд гацуур мод ингээд өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд ингээ орж ирж байгаа гацуур моднууд төрөл бүрийн ингээд үнэтэй тэгээд ер нь бол зарим хүмүүс бол боломжоор л авч байгаа. Ингээд тэр боломжоор авч байгаа хүмүүс нь болохоор галын хажууд энэ нөгөө нэг хямдхан ингээд одоо гацуурнууд нь 50 гут ингээд химийн урвал явагдаад ингээд хүний биеинд хортой ийм одоо үнэр гарч ирж байна. Тэгээд хүмүүс бол ингээд тэрэнд хордож ийн гэсэн мэдээнүүд явж исэн. Тэгэхээр та бүхэн ер нь бол тэрийг санаж байгаа байх. Санаагүй мэдгүй байгаа хүмүүс бол Facebook дээр ч юм уу ингээ хайгаад үзээрэй. Тиймэрхүү мэдээнүүд зөндөө гарч ирж исэн. Ер нь бол хит хямдхан юмнууд чинь ингээд бас угаасаа болохгүй бүтэхгүй янз бүрийн тийм материалаар хийж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр хайртай хүмүүсээ баярлуулах гад ингээ янз бүрийн бараанууд эсвэл ингээд одоо 8-аагаа хийх гээд мөнгө төгрөг хэрэгтэй л дээ. Гэхдээ бүгдээрээ Монгол хүмүүс юм чи бие биендээ хайртай байх хэрэгтэй. Тэгэхээр тиймэрхүү ингээд муу юмнуудыг битгий аваарай. Тэгээд бас бүгдээрээ одоо мэдлэгтэй болцсон юм чинь энэ бараануудыг ер нь бол ингээд авч гаргаж болох уу үгүй юу гэдгийг нь бас судлаад хүний биеинд хортой юу гэдэг юмнуудыг нь бүгдийг нь судалж агаад судалгаан дээрээсээ ингээд бэлгээ өгч байгаарай. Тэгээд ер нь бол би бас боддгийн ингээд монгол хүмүүс хэлдэг шүү дээ, тий. Бэлгийн дээд бэлэн мөнгө гэд бэлэн мөнгө өгч болно шүү дээ. Бас тий хүүхдүүдэд тэгээд бас ингээд найз нөхөд ингээд хайртай хүмүүстэй бүгдэнд нь би бас бэлэн мөнгө өгөөсэй гэж уриалдгийн. Тэгээд бас бэлэн мөнгнөөс гадна одоо монгол хүмүүс болохоор ер нь бол тийм ер нь их байгальтай ээлтэй хүмүүс байсан болов гэж би ер нь их боддгийг манай өвөг дээдс. Тэгээд яагаад вэ гэхээр бидний тоглодог тоглоомод бүгдээрээ тийм байгальд ээлтэй те бид нарын ингээд одоо тоглодог шагаа байна. Шагааг болохоор бид нар ингээд хоолноосоо гаргаад тэгэнгүүтээ тэрийг хаяхгүй ингээд тэд нарыг ашиглаад бүхий л төрлийн ингээд яснуудаар нь ингээд зөндөө олон тоглоомод байдаг. Зөвхөн шагаа биш шүү. Тэгэхээр маш олон төрлийн тоглоомод байдаг. Тэгэхээр байгальдаа маш ээлтэй. Тэрийг ингээд шууд хаячихгүй байгаа. Тэгээд бас тэрнээс гадна одоо ингээд та бүхэн мэддэг бол оюун ухааны актив гэдэг байгаа. Тэгээд төмөн үлзий гэдэг хүний оюун ухааны актив байдаг. Тэрэн дээр болохоор ингээд хүүхдийн одоо ухааныг сайжруулах Монгол ингээд үндэсний ийм тийм тоглоомод байдаг. Оюун ухааныг сайжруулдаг, IQ-г ингээд дээшлүүлдэг. Тиймэрхүү тоглоомод нь болохоор байгальд ээлтэй. Тэгээд бас айгүй хямдхан байдаг. Одоо яг үннийг хэлэхэд та бүхэнд одоо ингээд хүүхдүүдтэй өгöd байгаа ямар ч материал нь мэдэгдэхгүй ийм тоглоомуудыг зөндөө ихээр нь авч өгж яхаар тиймэрхүү тоглоомудаар ингээд хямдхан тэгээд бас өөрсдөө Монголдоо үйлдвэрлэсэн тэгээд хүүхдүүдийн толгойг ажилуулна илүү их ухаантай илүү их мэдлэгтэй тэгээд бас өөрсдийнхөө одоо өв соёлыг мэддэг хүүхдүүлж болж өсөх нь байна. Тэгэхээр тиймэрхүү тоглоомуудыг аваараа гэж уриалах байна. Ер нь бол би тэгтээ хятадаас битгий юм аав гэж хэлээгүй. Зүгээр ингээд шаардлагатай юмнуудаа бас авчиж болно. Тэгээд бас чанартай бусдын биед ингээд хоргүй. Тэгээд бас бусдыгаа хордуулахаар тийм юм битгий аваарай гэж ер нь бол уриалах байна. Тэгээд тийм болохоор бүгдээрээ ер нь энэ тал дээрээ ингээд жоохон цензур гаргах хэрэгтэй байна. Би биендээ хайртай байцгаая. Тэгээд баярлалаа.